range sum query гэж байна тий. Энэ дээр модулнуудын массив өгсөн n элемент n бүгд тоотой шүү асуулаагүй тий. Тэгээд q ширхэг хүсэлт орж ирнэ. Тэр нь болохоор бүгдээрээ A-с B-ийн хоорондох тоонуудын нийлбэр хэд байх вэ гэдэг. За хязгаарлалтуудыг харж уул нэг амархан дутгах шиг болчиход байна шүү дээ тий. Хязгаарлалтууд дээр болохоор манай массивын хэмжээ бол 200 мянга юм байна тий. 200 мянга урттай. За тэгээд тэр тоонууд x гэдэг нь юу юм бэ? X гэж байна шүү дээ. X гэдэг нь массивын элементүүд. Тэр гон хүртэл интежер юм байна. A, B нь n дотор орно. Мэдээж нөгөө хоёр индекс өгөх юм чи нэгээс n-ийн хооронд. За массив хүрхийн нэгээс эхэлсэн юм индекс нь. Тэгэл ийм жишээ нь 8000 элементтэй юм шиг байна тий. 8 элементтэй массив өгсөн 4 хүсэлт байгаа. 2-оос 4-ийн нийлбэр хэд вэ гэхээр 1 2 2-оос 4 үзчихэд 2 3 4 гэдэг энэ үү тий. 9 11 гэдэг ингээд нийлбэр нь болно. 5-аас 6 гэхээр ингээд болох нь шүү дээ. Энэ дээр яг хүсэлттэй бодлого гэх юм уу. Ийм янз бүрийн завсар өгөөд байдаг. Эндээс энэ хүртэл бол эсвэл зүгээр одоо юу гэдэг 3-аас 3 гэж зөвхөн энийг олох гэсэн үг шүү дээ. 4-ийг олох гэсэн үг. Тэгээд 4-ийг ойлгож байгаа. Энэ бодлогонуудын нөгөө хүндрэлтэй байдал нь юу вэ гэхээр энэ 200 мянган урттай болоод массив нь тий. 200 мянган урттай тийм массив байж итл нэг юм А Б гээд хоёр тоо өсөрж орж ирснэ. А-ч нэгээс 200 мянган хооронд, Б-ч нэгээс 200 мянган хооронд гэдэг хүүгээд байна гэсэн үг. Тэгэхээр одоо нөгөө бүх боломж нь амар хэцүү болчихно. Юу гэсэн үг вэ? Яг шууд бодно гэх юм бол массив авч байгаа л А Б 2 ороод ирэнгүүт А-аас Б хүртэл форд бол олчих л да тий. Амарх юм чи. Тэгээд олчингууд А-аас Б хүртэл гэдэг нь хамгийн муу тохиолдол нь юу байх вэ гэхээр А нь дандаа 1, Б нь дандаа 200 мянга орчим тоо байгаад байвал дандаа 200 мянган форк гүн гэсэн. Гэтэл манай query-ний тоо болохоор өөрөө 200 мянга байгаа шүү дээ тий. 2-ыг үржин 15 зэрэг. Тэгэхээр 2-ыг үржин 15 зэргийг үржих нь 15 зэрэг болчиход байгаа байхгүй юу? Нэг query-г массив баг бүгдийг гүйх болчиход байгаа. Тэр нь яг нөгөө алгоритмын ажиллах хугацаа гэхээр заавал хамгийн муугаар л бодно л доо жоохон сөрөг бодолтой болно гэсэн. Тэгэхээр хамгийн муугадаа тийм муугаад хэлсэл өгчвөл дандаа 200 мянга гүн query болгох хүсэлт болгон дээр 200 мянга фордно гэдэг чинь тэгэл хүсэлтийн тооны юм бол энийг үржих нь 200 мянга. 4-ийг үржих нь 10 зэрэг болчихно гэсэн. Тэгэхээр тэр чинь нөгөө 10 юм блэ би чинь 10 хэдэн зэрэг бол бодно гэлээ. 18 зэрэг байвал баг 1 секундэд багтна гэсэн шүү дээ тий. Тэр чинь арай хөрөхгүй байна. 1 секунд юм тий. Арай л хөрөхгүй баг. Яг нь фордод үзээрэй. Шууд фордод үзвэл амар амжихгүй байх гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр яг ийм юм бодож олсон юм аа л да. Иймэрхүү төрлийн бодлогон дээр энэ нөгөө range sum query гэдэг ийм нэг арга гэх юм ийм төрлийн бодлогоныг бодох. Баган query-нүүд орж ирдэг, хүсэлтүүд орж ирдэг. Тэгээ range гэдэг чинь юм завсар тий. Завсарнуудыг янз бүрийн завсарт ингээд нийлбэр олох гэдэг энэ тэгтэл манай яг энгийн аргаар бол дандаа фордод байна. For нь айгүй бол азгүй тохиолдолд дандаа массив бүтнээр нүгүүн гэх юм бол айгүй удаад байна. Тэгвэл бид нар дурын нийлбэрийг ингээ форд руу шуудаг гэдээ болчдөг бол энэ яах вэ гэдэг. Урдчлаад янз бүрийн жижиг сажиг юу хийгээд боловсруулалт хийгээд гээд тийм арга байгаа. Тэгэхээр яг нөгөө санаа хавааж байгаа ашигласан гэсэн үг л дээ. Одоо ийм энэ Excel нэ. Excel-ийн дээр тавьчих. Excel-ийн талдаа тавьчих. Энийг юу гараад ирв? Ачи. Энэ. Манай бодлого энд байгаа. За энэ жишээний тоонуудыг жишээ нь ингэчи. Уул нэг санаа нэг амарх. Манай массив маань энд байгаа. За массив юу гэх А гэж юм тий. А гэдэг массив байгаа. Тэр нь 3 2 4 5 1 5 3. Асуудал нь бол нөгөө нэг хүсэлт болгоныг л юу болчиход байгаа шүү дээ. Хүсэлт болгоныг форд болчиход байгаа. Тэгээд бид нар яаж энийг айтайхан болгох вэ гэдэг дээр ийм массив байгаад байдаг. Тэгвэл бид нар дахиад S гэдэг массив зарлчих юу? Бас ийм урттай. Ерөөсөө ийм урттай массив зарлчих юу? Яг сам гэсэн ч болно тий. Сам. Тэгээд энэ сам дээр юу тавих вэ? Энэ дээр бол 3 байна. Энэ дээр болохоор 5 гэж явж байна. Энэ дээр 9 ч юм уу тий. Нөгөө энэ болохоор нийлбэрлэх гэсэн үг л дээ. Массивха энэ хүртэл цаана нийлбэр байна. Хараагүй одоо ингээл 7 жоохон өнгөрөөл болох юм шиг байна. Тий, дараа дуусаагүй байна. За. Ирж байна одоо. Хөрхий.
гарч байна. Тэгэхээр ингээд юу S3 гэдэг машин утгууд яг тэ эсвэл жишээд эдний нийлбэр тий. Хүн билүү 5 4 мөн тий. Одоо ингээд 9 дээрээ 5 нэмээд 14 ч юм уу. Ингээд тавьчих. Ингээд нэг иймэрхүү юу олчих 15. Би бол 15 мөн бага 16. Биднэрт ийм байвал аяг хэрэгтэй маа гэж 21. Энэ дээрээ л тэр ардлынхаа дээдлийнхаа нэмчээд байгаа 24. Ийм массив хийчих. Тэгэхээр ингээд гоё юм шиг тий уулна. Биднэрт шууд А массивын нэгдүгээр элементээс аль элемент хүртэлх юм нийлбэрүүд байна. Шууд олдог. Хадгалцаа. Энийг олоход яг нэг удаа л форд дэш, нэг удаа 200 мянгаар фор явна л гэж тий. Тэгэл болоо. Нөгөө давхар формоор биш, давхар давтал биш болохоор. Одоо энэ чинь ашиглаад яаж нөгөө нэг юмнууд олох вэ гэсэн чинь энэ бол ингээд нэгээс ахуулаад бүх элемент хүртэлх нийлбэрийг олоод тавьсан байдаг. Гэтэл бидний олох ёстой нийлбэр нь нэгээс эхлэхгүй байгаа. Ийм дундуураа ийм нийлбэр байгаа даа яах вэ гэж. Тэгэхээр энэ дээр энийг ашиглаад олчих арга юу вэ? Одоо жишээ нь энэ нийлбэрийг болоо энэ дээр байгаа нийлбэр нь 2-оос 4 гэж байна тий. 2-оос 4 гэдэг чинь оюун нь шүү дээ. 2 3 4 2 3 энэ нийлбэрийг олъё гэвэл заавал for гүйлгээд 3 удаа гүйлгүүгээр олъё гэсэн чинь энэ дээр доор нөгөө тоонуудыг ашиглаад энийг шууд яаж олох 2-оос 4-ийг бол юу гэж олсон юм да. 11 гэдээ олсон юм тий. Тэгвэл 11-ийг энэ доотлын сан дээр байгаа тоонуудыг ашиглаад олъё гэвэл яах вэ? Янз бүрийн арга чарга байна уу? Сүүлийн нь оцоод өмнөх хэлмүүд байгуул хасаад. Ерөнхийдөө энэ 14-өөс 3-ыг хасчвал 11 гараад байна тий. Тэгэхээр бид нар ийм эхлэл нь нэгээс биш нийлбэрүүдийг олъё гэх юм бол жишээ нь ингэж олъё гэх юм бол энэ хамгийн сүүлийн тоон нийлбэрийн самаас аваад энэ хүртэл юу те энэ хүртэл тооны нийлбэрийг аваад тэрнээсээ бид нар чи энийг олох гэдэг те ийм имийг олох гээд байгаа гэх юм бол Тэрнээсээ хасаад. тий энээсээ энийг хасчихна гэсэн үг те энэ арай өөр өнгөрч бодчих тийм үү. Энийг хасчихна гэсэн үг. Тэ тэгэхээр 14-өөс 3-ыг хасчингууд 11 гарч штэ. Тэгэхээр тэр нь манай 11 мөн л байгаа л да. Тэг яг бодоод үзэх тийм л байгаа. Энэ нийлбэрийг бол энэ иймэрхүү завсан нийлбэрийг олъё гэвэл мэдээж ингээд олцохоор ч буруу болчихно тий. Өмнөх энэ нөхдүүд орчихно. Тэгэхээр сүүлийнхийн нэг индексийнх нь одоо бэгийн гэсэн үг тий. Самынх нь бэг аваад тэгээл самынх нь бэг нь аваад тэрнээсээ хасах нь тэр нэг юу тий яасах нэг ч юм уу тий. Яг өөрөө нөгөө нэг шууд нэгтэй тэнцүү байвал шууд сам бэг л авчихсан л тий. Үгүй байвал ингэж нэгээд. Тэгээ яг энэ дээр аас нэгээ бид нар шууд 0 гэдэг өгсөн ч болох байх. Одоо нөгөө самынхаа 0-ыг гаргаж ирээд энэ дээр тий. Сам гэдэг массив бол 0 гэсэн индекс дээр нэг тоо байна гэж үзвэл тэрэн дээр 0-ыг л тавьчихна. Тэгвэл шууд энэ томьёогоор бүх газараа олж болно. Нөгөө нэгтэй тэнцвэрсэн ч ялгаагүй тий. Нэгээс 1 гээд 0 болно үз. Тэгээд сам 0 нь 0 л байна үз. 0-ыг хасаал үз. Тэгээд шууд энэ нөгөө үлдэнэ гээд ганцхан томьёогоор л утчих болно. Тэгэхээр нэг фортлоо 200 мянган үйлдэл хийлээ. Дараа нь яах юм? Нэг 2 тоог авлаа массиваас. Тэгсэн дундуур нь хаслаа ганцхан үйлдэл тий. Тэгэл очиж. Тэгэхээр энэ үйлдэлүүд дүрс O1 1 1 1 гэсэн үйлдэл хийгдэн. Өөрөө хэдийн 200 мянган үйлдэл. 200 мянгаыг яг та эхлээд нэг 200 мянган дараа нь 200 мянган хүсэлтэй тус бүрийн нэг ганцхан асах үйлдэлээр олно. Тэгэхээр ерөөсөө 200 мянга дээр нэмэх нь 200 мянга гээд 400 мянга л. 200 мянга гэж нөгөө нэг араас авч ихтал тий яг тэрийг ч гэсэн ерөнхийдөө юу л гэж үзсэн ч болно л да тий нийлбэр. энэ чигээр давхар давтал ашиглахаас ингэж сэргийлж штэ тий. Нөгөө нийлбэр нь 11-т хуваагдах. Одоо ингэж массив өгчөөд тэгээд 2 тооных нь нийлбэр 11-т хуваагдах тийм боломжит хосуудын тоог олох гэдэг ч аахгүй. Тэгээд цагийн бол ерөөсөө үгүй. Тэгсэн мэтлээ давхар давталт ашиглах юм бол цагаан шаардлагатай ч тийм. Хой энийг дуусгана.